Орхон аймгийн хэмжээнд аюултай хог хаягдал их хэмжээгээр төвлөрсөн байгаа юм а. Учир нь Эрдэнэ төлдөр аюултай хог хаягдал их гаргадаг байна. Одоогийн байдлаар тус хогоо цех нэгжүүд дээр зориултын газар хадгалж байгаа хэдий ч устгалд оруулах шаардлагатай. Мөн манай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэгддэг шингэн хуурай гэх мэт 18 нэр төрлийн бодис хадгалагдаж байна. Тиймээс энэхүү аюултай хог хаягдлыг устгах зэг байгуулах шаардлага тулгарчээ. За байгаль орчин ажилчдын яамнаас орон нутгууд аймаг тусвар өөрсдөндөө аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжуулах газрыг асуудлыг бол шийдвэрлэж улсын тусгай хэрэгцээнд аваа гэсэн чиглэл бол өгсөн 2018 онд өгсөн байж байгаа. За ер нь манай аймаг орон нутгийн хувьд бол бусдын аймагаас илүү онцлог үйлдвэржилт их өндөр өгсөн учраас тэрнийгээ дагаад сөрөг нөлөөлөл их байдаг. За аюултай хог хаягдлын хэмжээ бол ер нь ялангуяа үйлдвэрээс шалтгааллах аюултай хог хаягдал, за бусад цахим хэрэглэнээс шалтгааллах аюултай хог хаягдал, за мөн одоо химийн бодисын бодисоос үүсэлтэй аюултай хог хаягдал ер нь авах гэдэг ингээд их олон төрөл байна л да. За яг одоо манай өнөөдрийн 18 оны хамгийн сүүлийн дүн мэдээгээр яг 18-ны одоо ерөнхий боловсролын сургууль одоо 18 сургуулиас 12 сургууль дээр одоо лабораторитой сургууль одоо үйл ажиллагаа явуулж байгаа манай аймгийн хэмжээнд. За 12 сургууль дээр нийт 18 нэр төрлийн шингэн болон хуурай тийм химийн бодис бол ашигладаггүй ингээ хадгалагдаад байж байгаа. За яг одоо зориултын склад одоо сав тийм ээ зориултын хадгалах тийм байгууламж байхгүй учраас одоо химийн бодисууд нь хоорондоо уралд ороод одоо чанарын шаардлага хангахгүй болсон. Нэгдүгээр, хоёрдугаар тэнд одоо ажиллаж байгаа ажилчид тийм багш ажилчид сурж байгаа сурагчдын одоо аюулгүй орчныг алдагдуулах ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Ийм аюултай бас нэг аюултай хог хаягдал болоод байна. Нэгдүгээр, хоёрдугаар одоо хамгийн том химийн бодисыг хэрэглэгч. За хамгийн том аюултай хог хаягдлын их үүсвэр одоо гаргаж байгаа одоо аж ахуй нэгж бол одоо мэдээж Эрдэнэ төлдөр байж байна. За 18 оны яг дүн мэдээгээр бол яг одоо яг химийн болон эмнэлгийн гаралтай хог хаягдал нийт 280 тонн Эрдэнэ төлдөр дээр одоо яг одоо хадгалагдаж байгаа. За химийн бодисын сав баглаа бодол тонных, за шуудаагаар, за мөн одоо 200 литрийн пошкор гэдэг ингээд их олон төрөл гардаг. За энэ бол 2000 гаруй нэр төрөл одоо доош ирэхийг одоо хадгалагдаад ингээд байж байгаа маа. Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар бол цэцэг трейд гэдэг компани. Цаашдаа энэхүү аюултай хог хаягдлыг устгах тал дээр мэрэгжлийн тусгай зөвшөөрөлтөй байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөд байгаа юм а. Гэсэн хэдий ч Орхон аймаг газар нутгийн хэмжээ бага, хүн ам олон тул аюултай хог хаягдлыг устгах газрын асуудал тулгараад байгаа лээ. Тиймээс байгаль орчин аялал жуулчлалын газар, хот тогтоолох газар, газрын алба хамтран Баян өндөр сумын хог хаягдлын төвлөрсөн зэг дээр судалгаа хийж 24 га газар боломжтой хэмээн гаргасан байна. Харин засаг даргын зөвлөлийн хурлаар Монгол улсын аюултай хог хаягдал устгах тухай хууль заасны дагуу стандартад нийцүүлж 5 га газар аюултай хог хаягдлын цэгийг байгуулах боломжтой хэмээн дэмжлээ. Урд жилүүдэд ер нь ямар байдаг вэ?